Монгол Ардын намын өдөр зөвлөх хуралдаа болж өндөрлөө. Одоо улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн хуралдаа зарлагдаад байна. Улс төрийн намын хуулиар улс төрийн намуудын үйл ажиллагаа өнөөдөр энэ хуулийн хүрээнд явж байгаа. Монгол Ардын нам 31 хурлаа хийж шинэ намын удирдлага, шинэ намын дарга сонгогдож гарсан. Намын шинэ дүрмээ дээж өгöd бүртгүүлсэн. Намын дүрмийн хүрээнд бид бүхэн улсын хурлдах намынхаа бүлэгт улсын хурлын дарга нийт дэвшигчийг санал болгох ёстой. Энэний дагуу сая намын өдөр зөвлөлийн хуралдаан дээр улсын хурлын даргад Монгол Ардын намын дарга хэрхэн одоо нэр дэвшүүлж байгаа процессын талаар мэдээлэл хийлээ. Хоёр нэр дэвшигчийн асуудал яригдсан. Ер нь парламент бол өөрөө аль ч орны парламентын нийтлэг жишгээр бол олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс парламентын дарга хийж явдаг. Энэ дагуу Монгол Ардын намаас сонгогчдын саналыг олон удаа авч парламентод сонгож байсан нэр бүхий хүмүүстэйгээ бол намын дарга уулзаж бодол саналыг нь сонссон. За ингээд улсын хурлын дарагт хоёр хүний нэр дэвшүүлэхээр болсон. Нэг нь бол Бямцогт гишүүн, нөгөөд нь Амар сайхан гишүүн. Ингээд Амар сайхан гишүүн бол өдөр зөвлөлийн хуралдааны өмнө нэрээ татаж авсан. Би нэр дэвшихгүй байгаад ингээд нэг нэр дэвшигчийг бол өдөр зөвлөлийн хуралдаанд орууллаа. Ингээд бол өдөр зөвлөлийн гишүүдийн 100% саналаар улсын хурлын гишүүн Сандгийн Бямцогтыг улсын хурлын дарагт нэр дэвшүүлэхээр болсон. Одоо энийг улсын хурлдах намын бүлгийн хуралдаанд оруулж танилцуулна. Тэгэхээр намын бүлгийн хуралдаанд танилцуулаад одоо төрийн хуулиар тийм ээ энэ улсын хурлын даргын процесс явагдана гэсэн үг. Ер нь бол парламент бол өөрөө олон цөөнхийн зарчмаар явдаг. Аль ч орны парламентын олонхоос улсын хурлын дарга сонгогдоод явдаг. Өнөөдрийн үндсэн хууль бүх юуны дагуу бол улсын хурлдах Монгол Ардын намын бүлэг одоо улсын хурлын даргад нэр дэвшигчээ албаасаар бүлэг хэдэн цагаас орлоо? Бүлэг одоо бэлэмсэн байна. Нэрээ ягаад татвар шилтгаанаа хийсэн байдаг вэ? Амар сайхан нэр дэвшигч. Мэдээж чинь намын даргатай ярьж одоо бас улс төрийн нөхцөл байдал за нөгөө талаа төрийн ажил тийм ээ нийгмийн улс орны нийгмийн эдийн засгийн асуудалтай холбоотой олон асуудлаар тэр саналаа хэлсэн. Ингээд ер нь Бямцог даргыг дэмжиж явъя гэсэн ийм байр суурь. Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал чиглэл өгсөн. Өнөөдөр улсын хурлын даргын асуудал эхлээд яригдана. Тэгээ улсын хурлын даргын асуудал одоо хуулийн дагуу бүлэг хуралдаад бүлгийн дараа нэг зуралдаанд орно. Тэр нэг зуралдаанд ингээ ороод нэг зуралдаан дээр энэ асуудлыг шийдэгдээд явсан баг. Энэний дараа засгийн газрын асуудлыг Монгол Улсын ерөнхий сайд бүрэн эрхийн хуваарь шийдэх ёстой. Ер нь энэ засгийн газрын асуудал дээр үндсэн хуулиар Монгол Улсын ерөнхий сайдад бүрэн эрх нь олгогдсон. Тийм учраас ерөнхий сайд бүрэн эрхийн хуваарийн асуудлыг шийднэ. Манай удирдах зөвлөл дээр Ахмад одоо улс төрчдийн зүгээс Монгол Ардын нам цөөнх талдаа хурлынхаа даргыг зөв гэдэг байр суурь илэрхийлж ирсэн. Тэр энэ тал дээр ямар байдлаар Монгол Ардын нам төрийн ажил албан тушаалыг нам дээр ялангуяа хуультай дүрмтэй зүйлийг ямар нэгэн тийм хууль дэний зарчмаар шийдвэрлэхгүй. Тийм учраас өнөөдөр Монгол Ардын намын дүрм Монгол Улсын хуулийн хүрээнд асуудлыг шийдэгдэж явах учиртай. ер нь нэлээд харагдчихна болж байгаа. намтай хамтрах хэсгээ удирдах зөвлөлөөр хэлсэн. Аль улс төрийн намтай хамтрах, алийг засагт оруулах, ямар хүнийг Монгол Улсын сайдаар аль салбараа ахлуулах гэдэг бүгд асуудал бол өнөөдрийн мөрдөгж байгаа Монгол Улсын үндсэн хуулийн дагуу Монгол Улсын ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тийм учраас бүрэн эрхийн асуудал учраас ерөнхий сайд одоогоор намын удирдах зөвлөл дээр нам дээр тодорхой байр суурь илэрхийлэг байна.